За манай Бүтээлч Монгол нэгдлийнхэн Green Nation Change Startup өдрөлгөөс шууд дамжуулж байна. Энэ бол Google-ийн одоо видеогоор дэлхийд дахин шууд цацагдж байгаа. Бид нар бол энэ технологид энэ гарын утсаар шууд дэлхийн нийтэд цацах анхны одоо шинэ технологиг анх удаа дуршиж байна. Дэлхийд дээр анх удаа энэ бол хаанч байхгүй. За ингээд дэлхийд дээр хамгийн анхны өндгөн машиныг зохион бүтээсэн төслийг танилцуулсан залуучууд. За ингээд өнөөдөр сэтгэл ямар байна? Ямар төсөл танилцуулав? Яагаад танилцуулав? Дэлхийд дээр анхны цэцлэг машин танилцууллаа. Тэгээд хүмүүс бүгд шокнд орсон юм байна. Тэгээд одоо энэ явдлыг хэлээд ингээд бүгд шокнд орсныг үнэхээр гайхлаа. Намайг цэцлэг машин гэдэг. За дараагийн энэ дэлхийн цэцэрлэг түрээлэн нэртэй дэлхийн нийтийн бүх модыг одоо энэ Баянзүрх хайрхан дээр багтааж тарья гэж байгаа. За ингээд төслийнхээ талаар ярихгүй юу? Өөрийгөө танилцуулахгүй юу? Чанцалтал гэдэг ихний зорилго бол наран дээр шүн буун. Бид нар наран дээр өвөл буун гэж бодоод байгаа. Өвөл шүн буун. Тэгээд гол нь ингээд наран дээр байгаа модыг, мастер байгаа модыг, чулуунуудыг бүгдийг боловсруулаад Баянзүрх хайрхан дээр Тэнгэрийн хотыг бий болгоно. За яг бодит төслийнхээ тухай ярихгүй юу? Сая бол сайхан чөлөөт ярилцлага байлаа. Ер нь энэ нөгөө төслийг санаачилж байгаа эрдэмтэн тахтай явуулсан маш их баярлалаа гэж хэлмээрээ таны өнөөдөр яг энэ бодит ажил болох гээд ингээд хичээж байгаа энэ бүх ажлыг чинь өнөөдөр ингээд 3 минутын презентацийн ингээд тайлбарнах бол маш их хэцүү ажил байлаа. Ямар ч гэсэн чадах ядгаараа энэ бүх бүтээл болгож хүрхийг зорилоо. Тэгээд таны цаашдын бүх ажилд чинь амжилт хүсье. Тэгээд бид нар хамтдаа чаднаа гэж хэлмээрээ. За баярлалаа. За өнөөдөр энэ 120 гаруй залуучууд бол өрсөлдөж өөрсдийнхөө ногоон төслийн одоо дэлхийг болон Монгол эх орноо мөн хотоо ногоон болох төслөөр үл энэ 2 өдөр нэг хагас өдөртэй хамтуул ингээд залуучууд төслүүдээр ажилласан. За ингээд зарим нэг хүмүүсийн сэтгэлдлийг сонсъё. Энэ хавар явъя. За танай баг ямар төслөөр оролцсон бэ? Сэтгэлдээ хуваалцахгүй юу? Би ноос шиг. За Баач гэдэг санаагаар орцсон хамаа. өнөөдөр ер нь энэ стартапын өнөөдрийн өдөрлөгийн талаарх сэтгэл ямар байна? Залуучуудын ер нь нийт оролцож байгаа залуучуудын санаа ямар санагдав? Ерөнхийдөө залуучууд бол ерөнхийдөө багасаа л энэ хэмжээнд ер нь оролцоод явбал тэгээд бүх За шүүгчд дүнгээ гаргаж авах хооронд бүгдээрээ орох юм бол жижигхэн бэлэг авнаа. тэгээд нэг тэгээд тадар нэг Оролцоорой л гэж уриалмаар байна тийм. ерөнхийдөө энэ стартап төлөвлөнд оролцож байгаараа weekend бүлээн оролцож байгаараа гэж уриаллаа. Зохион байгуулагч тандаж ямар үг хэлмээр байна? Зохион байгуулж байгаа залуучууд. Ийм сайхан юм гадаадаас санаачлаад зохион байгуулж өгч байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Төрүүлээрэй. За бүгдээр нэг түр анхаарал хандуулж байдаг юм бүгдээрээ. Энэ хоорондоо зураг авах хоорондоо бүгдээрээ. Энэ арга хэмжээнд оролцогч болон сертификат байгаа. Тэгээд түүний бүгдийг нэг зүйл гаргахгүй багаар болсон багийн гарч ирээд авчихсан тийм. За хамгийн их эко баг байна. За одоо энэ тэмцээнд орох Эко 39 сертификат гардуулж байна. За энэ бол энэ сертификат юу байгаа вэ гэхээр одоо жижигхэн аквариум ийм арга хэмжээ дэлхийн банкнаас хөөж старт Монгол улсын шинжлэх технологийн сургууль хөгжлийн шийдвэрүүд байгуулсан Монгол улсын их сургууль Internews IT паркаас зохион байгуулсан Green Nation Challenge амжилттай болсон тул за энэ зохион байгуулагчдыг харагдаж байна. сертификатаар шагнаваа гэж. Так эко баг оноо. Эко баг. аваа. За ханамагийн гişүдээ. За дараах нь Aquamarine.
Aquamarine. 자, 다른 박. 유백기. 유백기. 자, 유백기 방으로. 자, 따라와있다. 사랑하는 지금. 자, 다른 박 C. 다른 박 C. 따라와있다. 자, 다른 박 organic capsule. 자, bagay. Yang siapa? Salah kita pakai kita salah kita. Nah, tarik yang pak, ukrus. Ya sudah, ukrus. Ukrus nasional, ukrus dire. Nah, Unilato bagus dire, ukrus. Unilato. Бүрэлдэхүүн харагдаж байна. За, За энэ бол одоо залуучдын Сизан. танилцуулсан энэ эко хувцас гээд бүтээгдэхүүн байна. Tarik yang micro magic, dire, Sizam. За энэ ингээ шүүгчнэр Micro байна. magic. За энэ бол бас асаа Micro багийн magic. танилцуулсан. 기회 하나 tek За bildirdim энэ бол külleri картай зөвлөмж нь байна. SDS За энэ бол ингээд юу вэ? SDS Ургадаг цаас байна. 다르게 봐 За энэ бол одоо SDS эко бортоор ботсон юм. SDS tosol тослын SDS За энэ өөр ингээд оролцсон 다르게 봐가 харагдаж байна. liquid pump За энэ бол ингээ IT паркийн 211 тоо экватор. M&M За энэ түрүүжлийн ялагч энэ жилийн Smart House B8 маш гоё сонирхолтой төслийг танилцуулсан байгаа. Энэ жилийн ер нь тэмцээний сэтгэл ямар хөө байна? 다르게 봐 organic Тэмцээн solution сэтгэл маш өндөр байна. Орж байгаа залуучууд маань илүү хүчтэй, илүү мундаг болсон байна. Тэгээд organic solution Timex За Timex за баярлалаа бэс За бэс залуучууд ясэх сертификат аваарай бэс сертификат авч байна. за my garden баг за баяргий дараагийн баг Apolax yes За багийн за дараагийн баг Megaboost баг Megaboost гэдэг Megaboost сертификат гаргаж аваарай. За дараагийн баг RQH. За баярлалаа. World Garden. Гардныхан гарч ирж сертификат авч байна. За баярлалаа. За эцэг ууд багийнхан. эцэг ууд багийнхан. За баярлалаа. Eco Plus. Нөгөө Eco Plus. нэг чиний дүү дизайнер юм. За баярлалаа. ариун жагаад тест. За дараагийн баг TS. За баярлалаа. За сүүлийн баг асаа. За нөгөө 아르 багийн гишүүний нэр бичигдээгүй байвал хэлээрэй. Нөгөө багч. Илүү юм байна. Илүү. Тэгээд тэр багийн гишүүний нэр бичигдээгүй бол хэлээрэй. Эдгээр хамтдаа. за энэ өөр жоохон сурамжлага гинэ. За ямар төслөөр оролцсон бэ? Одоо мэдээ. Юу гэлээ? Ганцхан тоглоом За мэдээ. тэгээд энэ тоглоом те. Монголын удаа За ямар төслөөр оролцсон бэ? Хямбар гал асаагч. Гал асаагч. Гал асаагч нөгөө зах зээл дээр гаргаад тэр удачаа гэлээ. Ер нь өнгөрсөн 15 оны 9 сараас хойш удаан гарах зах зээл гарах. Ер нь хэрэглэгч тэр хүлээж авч дахин худалдаа авалт нь хэр вэ? Ер нь нааш таваш ер нь одоо бага хэмжээгээр захиалгын дараараас орж ирж байгаа. Технологийн
та одоо ямар шинэ зүйлийг нэвтрүүлсэн бэ? Ямар одоо өмнөх технологиудаас тийм инновац хийсэн зүйлүүд юу байгаа вэ? Тэр нь болохоор хайтал цаас болон хаймаг бүхнийг дахин боловсруулж одоо түүхий дахин боловсруулсан байгаа. Бүгд хайталаас гарч ирсэн бүтээгдэхүүн байна. Тэгээд мөн байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй, хүний бид ямар ч хор нөлөөгүй 100% дахин боловсруулсан. За, асаа багийнхаа баярлалаа. Баярлалаа. За, энэ өөр явъя. За, энэ зохион байгуулагч тарагдчих байна. За баярлалаа. Одоохоо дугаар тэр үгээр хоорондоо танилцаад уу юу зураг аваад гэх сүлжээ аваад яа. За, ийшээ явцгаая. За, тэмцээнд оролцсон уу? Асаа багийнхан байна. Асаа багийнхан уу те? За, асаа багийнхтай сая ярилцлага хийсэн юм. За, ингээд оролцогч тарагдчих байна. Ингээд хүмүүс шүүгчтэй оноо хүлээгээл ингээд багаараа ингээд сууж байна. За баярлалаа. Зураг авсан баярлалаа. За, сайн уу? Ямар төслөөр оролцсон блэ? Eco Caps гэдэг төслөөр оролцсон. Тийм маш сонирхолтой нэг төсөл байсан тий. За, ер нь төслийнхаа санааг яаж болов? Яагаад энэ төслөөр оролцох болов? Энэ талаараа манай ерөнхийдөө бид нар болохоор өөрсдөө баг бүтэлтэй рандомор бүтсэн. Тэгээд маш олон санаа байсан бол бид нар болохоор нэг баг гişүний капсулын санаа хөгжүүлээ. Хэмтэг болон капсулын хоёр капсулын хөгжүүлээд бид нар манай капсулын үед болонгод одоо энэ санаа маань цаашаа үргэлжлээд түрүүн одоо би нээж гэдэг капсулын дээр ашиглах гэж ярьж байна шүү дээ. Тэрнтэй адилхан энэ капсулын болонгод янз бүрийн органик байдлаар өөр бүтээгдэхүүнүүдийг дэмжиж боломжтой, тусдаа бүтээгдэхүүн өгөх боломжтой, маш том өргөн зах зээл дээр боломжтой юм бүтээгдэхүүн байгаа. одоо нэг юугаар буудна гэж байна шүү дээ. Дээрээс тэр дроноор буудах технологи нь хэцүү юу? Хэр их өртөг шингэх бол Дроноор буудах систем ерөнхийдөө бол эрхийн түвшинд ашиглагдаж байгаа. Тийм учраас пластик маань болонгод газрын өрсөлд доошоо цонхож хэмжээний энэ пластик хэрэгцээ тоодог. Энэ маань ямар ч асуудалгүй маш хоош боломжтой. Тэгээд бас манайхаа бодооны үйлдвэрийн нэг компанитай уулз гаргасан байна. за. Одоо капсул тачиж байгаа бодоо яаж хийх вэ гэдэг пластикаа явуулсан компани нэрээ. Одоо энэ төслийн хамгийн их тийм инновацлог та бүхний зүгээс креатив юм шинэ санаа яг шинэ тийм тал нь инновац хийсэн тал нь ямар шинэ чанар байгаа вэ? Манай багийн одоо Тийм. манай одоо тухайн бордоо тэгээд ургамдаг яг тухайн хэмжээнд ургуулсан шүү дээ. Тэгээд манай капсул хийчихснээр тухайн бордоо аль хурдан ургуулсан байна. Ааха. Тэгээд бас айтгийн жилдээр бол тэгдэг дороо тэгээд скуулууд одоо бахан хамт хурдтай шүү дээ. Хамгийн гол инновацлог тав ногоон юу гэхээр капсул маань 100% хүрсэнд 7-оос сарын хугацаанд тулааны өмнөөс шилтгаалаад задардаг байхгүй. Тэгээд тэрний эргээд ургамлалтаа бордоо болж өгч байгаа хамгийн инновацлог санаа. Дээрээс нь технологийн дэвшлиг ашиглах юм бол цаашлаад өөр технологиуд ашиглах боломжтой учраас цаашаа хөгжиж явчих юм боломжтой маш инновацлог. За өнөөдөр ер нь ингээд нийт арга хэмжээнд 100 гаруй залуучууд ингээд өрсөлдлөө. Ер нь яг энэ арга хэмжээний тухайд танай баг ер нь ямархуу сэтгэлдтэй байна? Ер нь зохион байгуулагч тандаад Зохион байгуулагч ерөнхийдөө энэ тэмцээнд миний бие бол анхудаа орж байна. Тэгээд ерөнхийдөө хүнд бол хурдсуур гэж ярьжсэн тийм. Хүнд бол маш урдан хугацаанд 3 хоногийн дотор 54 цагийн дотор ерөнхийдөө бол маш их туршлага болж өгөх. Тэр дотор хүн ялахын тулд ялангуяа инновацлог санаа гаргахын тулд юу байх шаардлагатай вэ гэснээр судалгаануудыг маш урдан хугацаанд боловсруулдаг. Бүх бүтээтэй цаг бол маш ашигтайгаар ашигладаг юм арга хэмжээ болж өгдөг юм байна. Тэгээд ерөнхийдөө эндээс юу харж харж байгаа юм бэ? Аль бүтээгдэхүүнийг яг хийх бол олон улсын мэргэжтэй баг бизнесээр хандаж байна. Бидний тал руу чигсэн баг байх юм бол нэг талыг барьж топ тим гардаг учраас маш их судалтай байна. Тэгэхээр илүү олон талын баг
баг бүтсэн байж илүү бүтээлч санаад гарах хэрэгтэй байна. Одоо нөгөө Монгол залуучдын хувьд бол янз бүрийн патент, шин санаа, инновацийн тал дээр бол маш их юм потенциал байна л да. Түүнийг ингээд эцсийн бүтээгдэхүүн болгоод яг капитал болгоод бизнес болгоход ер нь Монголд яг юу дутагдaltaй байна гэж үзэж байна та нарын зүгээс. Нэгдүгээр манай Монголын нөхцөл яг тухайн технологид туршиж хийж хэрэгжүүлэх лаборатори өгч юм уу? Лаборатори өгч юм уу юм байхгүй. Санаа нь хүн байгаад үдэгтэй хэрэг хэрэгжүүлж дуусна. Ямар ч тийм орчин байхгүй учраас бид нар анхныхаа прототип анхны бүтээгдэхүүнийг маш тодорхой төлөвлөмж илэрх зэрэг гарах хэмжээний мөрөг оруулах авах чадах хэмжээний юм бол байхгүй. Тэгэхээр бол яг мэдээллийн технологийн чиглэл бол байдаг бос салбарт бол тэгэхээр тийм боломж бол байхгүй. За маш их баярлалаа. Ялтыг хүсье. За. Юуны өмнө стартап хэмжээнд оролцох гэдэг бол миний маш том туршлага боллоо. Тэгээд залуучууд юу бодож байгаа юу хийх зорж байгаа. Монгол улсад энэ ямар ашигтай, ялангуяа эко ямар ашигтай маш их өргөн мэддэг боллоо. Тэгээ юуны өмнө энэ хэмжээнд оролцооч гэсэн санаагаар өгсөн World Cup Mongolia төслийн санаачлаг хэлсэн ахтад төслийг баярлалаа. Тэгээд олон зүйлийг сурч авлаа. Бараг 2 хоногийн дотор ерөнхий гардны талаар бүх мэдээллийг хамт шимж цогцоллоо. Тэгээд асрах туршлага